죽는 내려졌은 쉬고 알아준 바 힘들고 속이 선지 만지다 비틀었지. За сайн байцгаана уу? Манай Dark Valentine-ийн 2 дугаар сарын 14-ний 14 дахь дугаар бэлэн болцсон байна. Тэгээд энэ дугаар маань бит хоёрын Dark Valentine гэдэг богино хэмжээний дугаарын хамгийн сүүлийнх нь дугаар байгаа. За тэгээд бит хоёр яг энэ дугааруудаа хийгээд дууссан байгаа болохоор жоохон ч гэсэн толгоогоо амраагаад 7 хоног амраад тэгээд уг нь яг бит хоёр чинь монголоор яг 4 өдөр оролдог. Гэтэ дараагийн дугаараа яг 7 хоног амарчаад хагсан юм уу бүтэн сайнд оруулъя гэж бодож байгаа. Тэгээ хүлээж байгаа бит хоёрыг. Тийм. Тэгээ бас бит хоёр Clubhouse гэдэг аппликейшн амар юу болоод байгаа юм бэл ч тэ ойрт амар тренд болоод тэгэхээр тэрүүгээр орж утсан чи амар гоё юм бэлээ. Тэгээ та нар хэрэг хүсэх юм бол манай Dark Embe гэдэг Clubhouse дотор байгаа бит хоёртой худлаа шал хиймээр байвал орж ирээрээ. За тэгээд манай подкастыг шинээр сонсож байгаа сонсогчдоо бас сайн уу гэж хэлмээрээ намайг Дүлгөөнөө гэдэг манай гэрлээ. Тэгээд бит хоёр яг энэ талаар айгу сонирхолтой болохоор болсон бодит гэмт хэргийн болоод өөр ямар л босон тийм дарк эргүүдийн талаар подкаст хийдэг подкаст байгаа шүү. Тэгээд бит хоёрыг сонгон сонсож байгаа танд баярлалаа. Харин тийм тэгээ чин дандаа 18-аас дээш насныхан ер нь л 5 хүмүүс зориулсан болохоор бас дахиад хэлчихье жоохон хүүхдүүд битгий сонсоорой. За тэгээ өнөөдрийн хэрэг маань бит хоёр нэг хайрын гурвалжин дөрвөлжинтэй ийм хэрэг сонгон бэлдсэн байгаа. Тэгээд хэрэгээ ярьж эхлэх үү. За тэгээ манай энэ хэргийн эхлэлийг нь Дүлгөөнөө хийсэн. Тэгээ би сүүлийнхэн хэсгийг нээсэн. Гэхдээ би ерөөсөө ингэ Дүлгөөнөөгийн хэсгийг сонсож байгаагүй эсвэл одоо уншиж байгааг болохоор амар өөрийнхөө реакцийг гаргацсан байгаа шүү. Цочвоо энэ үрчлээд хэлжээ. За тэгээ хэрэгтэй. Орох уу? Анна Рыбкинагийн эмэгтэй 27 настай, Орос бүсгүй, Москвад амьдардаг, сайн гэр бүлээс гаралтай, нөхөрсөг, найз нөхөд ихтэй, их тайван зантай, баялаг дуртай, тэгээ бас амьтан дуртай, тэр дундаа мууран дайг хайртай байсан. Тэгээд IKEA гээд гэр ахуйн тавилгын том сүлжээ дэлгүүрийн оффист ажилтдаг, амжилттай яваа эмэгтэй байсан. Тэрээр 7 жил өрсөн найз залуугасаа салаад яг хэсэг хүн амьдандаа жоохон уулзаагүй шаналаад сэтгэлсэнээ жоохон тиймхэн байж байгаад яг удалгүй арай дээрдээд шинэ хайрын эрэлтээ гараад онлайн танилцах сайтуудыг ашиглаж эхэлсэн байгаа. За тэр сайтуудаараа дамжуулаад 26 настай Will Hargrove гэх Америкийн Oregon мужид амьдардаг эрэгтэйдээ танилцсан. Тэр хоёрын бол үзэл бодол нь айгүйх нийлж, айдал төстэй зан чанар ихтэй, адилхан рок хөгжмийн урсгалд маш дуртай байсныг тэдний ярианы гол сэдвэнд болж исэн. Тэгээд бүхэл дуртай хамтлаг дуучид дуунуудаа өдөржин ярилцсан бичлэлцдэг. Тэгээд нэг ойлгоход нь бол маш түхэн болсон гэдэг. Will-ийн хувьд бол маш хөгжилтэй, ам фигуртэй, хүн авьяастай, тэгээд хошин шогийн өндөр мэдрэмжтэй нэгэн байсан байг. Орон нутгийн автомашины дилерийн төвийн механикч хийдэг нэгэн байсан. Тэгээ чөлөө цагаараа найзуудтайгаа бильярдны газар очиж тоглох дуртай, найз нөхөд ихтэй тийм нийтч залуу байсан. За тэгээд тэр эрэгтэй амьдардаг байсан тэр Oregon мужийн Alsea гээд хот. Тэр хот нь жижигхэн хэдэн зуун хүн л амьдардаг тийм жижигхэн хот исэн. Одоо Anna Will хоёр бол бие биедээ бол амар хүчтэй татагдан өдөр болгон бичлэлцдэг байсан. Дараа нь Facebook-оор солилцоод удалгүй видео чатаар ингээ харилцаж эхлэн улам тогтно болж ирсэн байгаа. Тэгээд Will бол Анад бол амар татагжсэн, сайн болж исэн. Тэгээд Анагийн хаялуун, цэцэг, жижиг бэлгэнүүд гэл янз янз юм явуулдаг байсан байгаа. Тэгээд тэр хоёр хоорондоо ингээл ирээдүйд уулзаад хичнээн сайхан байх болоод одоо бидний ирээдүй ийм байх болно, тийм байх болно гэж хэдэн мянган мессежүүдийг бичилсэн. За Will бол Анагийн нүдэнд нь харагдтал нь ирээдүйд хоёлаа ингэн тэгнэ гэж амар ярьдаг байсан. Тэгээ Ана ч энд нь бүр амар итгээд үнэхээр ийм байх болов гэж боддог байсан байхгүй юу? Тэгэл чамаг өстэй наашаа ирэх юм бол цагийг өстэй ингэж өнгөрөөн чи үнэхээр өстэй гайхалтай эмгтэй шүү гэж байнга бичдэг. Ингээд тэр хоёр 2016 онд Анна Америк руу 10 хоногоор ирж Willтэй уулзсан байдаг. За тэгээ очиод бол тэр хоёр бол цагийг бол маш сайхан өнгөрөөсөн. Тэгээ яг л бүхэл зүйл яг хоорондоо ярилцсан төсөөлж байсан шиг нь гайхалтай байсан.
Тэгээ Аннад бол ингээд цэцэг бэлгээр булаал Will чинь гадуур хамтдаа зугаалж хоол идэл их их цагийг Will өрөөнд нь өнгөрүүлж байсан. Тэгээд аялал нь дуусаад Анна яг буцах үеэр Will Аннад гэрлэх санал тавиад Анна зөвшөөрөөд ингээд тэр хоёр сүү тавьсан байгаа. За тэгээд энэ 10 хоногийн хугацаанд бол Аннад ингээд цэцэг бэлэг сэлт авч өгөөл байн гой сайхан үгс хэлж шүлэг зохиож уншиж өгөөл тэр нь Аннад бол энд ингээд Willтэй амьдрал үнэхээр гоё байх юм байна гэсэн бодол орж өдөө. Тийм байдлнууд ингээд амар гоё байлгасан байгаа хгүй Will бол ихэндээ. Тэгээ тэр хоёр бол одоо маш богино хугацаанд бие биедээ үнэхээр хайртай болж исэн. Ба үнэс төлөөсөө одоо Анна баярлж Willтэй гэрлэгээ ингээд тэсэн ядан хүлээж байсан. Ингээд ямар ч байсан Анна Орос дахь ажил амьдралаа зохицуулах гээд яваад эргээд өөрийгөө лөө нүүж ирж Willтэй хамт амьдралаа эхлэхээр төлөвлөж шийдсэн байдаг. За тэгсэн чинь энэ Will гээд байгаа залуу Аннаас гадна уулздаг эмэгтэйдээ байсан. За тэр эмэгтэй нь бол Мишель гэх Will-ээс насаар их 33 настай нөхөртэй, 2 хүүхэдтэй эмэгтэй. Яг нөхөртөөгөө харилцаа нь бол одоо нэлээд хөрсөн, тусдаа унддаг, эхнэр нөхөр гэхээсээ илүү зүгээр л бараг хамтран амьдрах чичиг л болцсон байсан гэсэн. Тэгээд Мишель гэх эмэгтэй нь таксины жолооч хийдэг байсан ба 2015 онд яг Will таксинд нь суугаад танилцаж нэгэндээ татагтан яг тухайн үед яг уулзч эхэлсэн байдаг. Тэгээ удалгүй нөө Мишель чинь Will чи манад ингээд нүгэд хүрээд ирээ хямдхан өрөөгөө түрээслэлээ гэснээр Will тэнийг нүүж очин амьдарч эхэлсэн байдаг. Ингээд Мишель мөн нөхөр нь тэгээ Will эдэр ингээд хамтдаа амьдарч эхэлсэн байгаа байхгүй юу? За бэжэта Мишель чинь явуулдаг хүүхэн те. Тэгэнгүүтээ өөрөө нөхөртэй. Тэгэнгүүтээ Willтэй уулздаг. Will болохоор Аннатай сүү тавьсан. Юу. Тэгээ яг энэ Аннатай уулзахаас өмнө бол энэ хоёр ингээ уулзч эхлээд Мишелийн гэрт ингээ нүүж ирж байгаа штэ. Тэгээ яг тухайн үед бол яг Мишелийн нөхөр нь энэ хоёрын ямар харилцаатай байсныг мэдсэн үү мэдээгүй юу ерөөсөө яг тэр тал дээр бол мэдээл байхгүй лээ. Ямар ч гэсэн ингээ хамтдаа амьдарсгаасан байгаа. Тэгээ Will бол яг тэр хоёртой хамт амьдрах тал дээр бол айгүй эвгүй онцгой санагддаг байсан гэж хэлээ. Тэгээд Мишелийг дандаа ингээ чи нөхрөөсөө бүр салчгаа. Тэгээ хоёулаа ингээ хамтдаа бай гэдэг байсан ч Мишель ерөөсөө салдаггүй. Би ингээ удахгүй сална гэсээр аал ингээл ерөөсөө сунжаал яваад идэв гэсэн мэлээ л те. Тэгээ тэр хоёр хоорондоо муудалцаад тэгээ төр завсарлага хаад салцсан байсан агуурыг Will Anna хоёр танилцаад ингээ сүү тавьсан байгаа байхгүй юу? Тэгээ Will-ийн хувьд яг албаар Мишелийн уурыг өргөх зорилгоор ч юм уу эсвэл хардуулах гээд эсвэл яг нөхрөөс нь хурдан салгаад хоёулаа хамт байх тийм ерөн зорилгоор эхлээд өөр хүнтэй ингээ танилцаж эхэлсэн байдаг. За ингээд бүр хамгийн эвгүй нь Анна 10 өдөр ярьсан байсан шүү дээ. Тухайн үед хаана байсан гэж Мишелийн гэрт нь. Ингээд Анна, Will түүний уулздаг эмэгтэй, тэр эмэгтэйхэн төхөр гээд ингээ бүгдээрээ хамтдаа нэг гэрт 10 өдөр байцгаасан. Тэгээ Will бол яг Аннад Мишельтэй бит хоёр уулздаг байсан. Манай X гэдгээ бол хэлсэн. Тэгээд эхэндээ бол ингээл Мишель Аннатай бол ингээл танилцчаал эрэхт нь бол зүгээр кулээ алдахгүй, Willд ингээд уурлахгүй, хүлээн зөвшөөрсөн байснаа удалгүй яг тэр хоёрын ямар их аз жаргалтай хоорондоо таарч тохирч байгааг нь хараад ингээд хардаад уур нь үрж эхэлсэн байхгүй юу? Тэгээд яг Аннаг эргээд нөө Орос руу явах үед нь Willд ингээл хоёрын хамт байгаа гэстэй би харж чадахгүй нь яаж миний хажууд өөр хүнтэй уулзч ийна гэл гомдлол хэрвээ тэр эмэгтэй ч одоо энд хэрвээ нүгэд ирэх юм бол хоёр манаа талаа байхгүй шүү гэж хэлдэг. За ингээд Анна Орос руугаа буцчаад хамаг юмаа зохицуулчаад 2017 оны 10 дугаар сард бүр мөсөн Орегон руу нүүж ирээд тэгээ Will тэр хоёр нэг байшин түрээслээд яг Мишелийн гэрээс бол нэг холгүй байр түрээссэн байдаг. Тэг ингээд Мишельч нөхөртөөгөө Willч сүд бүсгүүдгээ амьдарч байсан ч Will бол яг Аннад ажил гарчлаа ингэчлээ тэгчлээ гэж ингээ худлаа яриад Мишелийн гэрт ингээ хамт очиж хончоод ингээ ирж оч ингээ явдаг гэсэн хоёр эмэгтэй голд нь. Тэг мэдээж ингээ ийм олон удаагийн тохиолдолд гараад байгаа болохоор Анна бол яг ингээ намайг хуураад байгаа юм шиг байна гэл байнга найз нөхдөс нь Will-ийг харсан уу хаана байгаа юм бол гэл асуудаг байсан. Тэгээ удалгүй нөгөө Анна чинь өмнө нь ч ингээ 10 хоног хурж ирж аялж байхдаа Will-тэй хамт ахуулсан зураг хөргөө Facebook дээр тавьдаг байсан. Тэгээд сүүн бөгжөө гараараа ахуулсан бөгжөө тавьсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Мишель Анна руу Facebook-ийн request явуулаад тэр хоёр найз босноор яг тэр зургийг хараад шууд Анна руу хүшээ эн чинь миний бүгд байж тэгээ бичдэг. За тэгсэн чинь тэр Will-ийн Аннад өгсөн сүүн бүгж нь Мишелийн нөхөр нь Мишельд
сүү таахтаа өгчээсэн бүгжин байсан байдаг. Ой. Яа. Ямар ёо. За тэгээд Мишель бол нөгөө нэг яг тухайн үед Уилд би ингээ нөхрөөсөө салнаа. Тэгээд энэний баталгаа ингээ би бит хоёрын ингээ сүм бүгжийг төрч чамд өгчөө гэж өгсөн байсан нь Аннад өгсөн байгаа хгүй юу Уил амар хогийн залуу. Яа. За тэгээд Мишель шууд Анна л ингээ хэлж байгаа хгүй юу. Ингээл наа чи миний бүгж чинь чи одоо юу вэ гэл. Тэгээ Мишель Аннад хэлсэн чинь Анна бол чи одоо юу яриад байгаа эн чинь Уилийн бүр эмээгээс дамжиж ирсэн тийм одоо амар тийм чухал бүгжинд гисэн штэ чи одоо яа худлаа яриад байгаа гэд хэлдэг. За тэгсэн чинь нөө Мишель чинь Уилд амар дургуун хүрээд Аннад бүх үнэ хэлждэг байгаа. За Уил чинь надтай одоо уулзаар байгаа хоёлын ингээ голд нь яваад байна гэж хэлсэн чинь нөгөө өмнө нь яг Уил Аннад хэлэхдээ ингээ Мишелийг манай экс гэж хэлж байгаа штэ. Тэнгүүтээ наа чи ингээ дандаа над руу залхахтаг уулзъя гэдэг саалтгүй өстө солиотой юу ч ярьж магадгүй шүү дээ. Хүн амтнд янз янз юм ярьж явдаг тиймээс чамд янз янз юм хэлэх юм бол ерөөсө чи бити итгээрэй гэд ярьдаг байсны санаад тэгээ ерөөсө Мишельд итгээгүй Уилд итгэсэн байдаг Анна. За ингээд яг энэ өдрөөс 3 өдрийн дараа тэдний хурим нь болох гэж байсан. Тэгээ Анна бол яг маш их догдолч одоо даашин заяан данзаар сонгон бэлтэж исэн. Ингээд 3 сарын 25-ны өдөр тэдний яг гэрлэх ёслол далайн айраг дээр болно гэснээр тэд бэлдээд явах зандаа Walmart гэдэг дэлгүүрээр зогсоод Уил дотор орж ингээд сүүн бүгж авахаар ордог байгаа. Тэгээ Анна машиндаа өглөөгээ сууж байгаа байхгүй юу? За тэгсэн Уил сүм бүгжөө ингээ харж зогсож байхдаа уцаар ярьж исэн. За хинтэйгээ ч ойлгомжтой. Мишельтэй. Тэгээ бүр ярахтаа хурмаа ихээр явж байж Мишелийг чи орой юу хийн? Би орой очиж хонж болох уу? Хамтдаа цагаа өнгөрүүлнэстэй эдрэгээ ярьсан байгаа байхгүй юу? Тийм Мишель бол яг тэднийг хурмаа ихээр явж байгаа гэж юусэн мтээгүй. Ингээд юу ч болоо юм шиг яриад харна. За ингээд тэр хоёр гэрлэх ёслолтоо ирсэн чинь Уилийн бэлдсэн гэд байсан далайн эрэг дээр эртэл юу ч бэлдээгүй бүр хинч байгаагүй. Хов болсон. Тэвэл тэгснэ амар хутлаа. Юу вэ? Яагаад юм байгаа юм бол гээл амар уцаар за би яриад асуугаадах юу болсон гээл Анагаас жоохон холтоол сүртэй ингээл яач юу ч гээл уцаар ярьж байгаа юм шиг харагдсан. Тэгсэн яг үнэндээ зүгээр л нөө тоглоомын төв буюу одоо тэр GameStop гэх газар руу залгаад видео тоглоомын талаар асууж зогсчихсон. Тэгээ хутлаа ингээд хормын удирдаач л ингээд залгаж байгаа юм шиг жүжиглээд байсан байхгүй юу? Яа, эсвэл мэрэгчлийн худлаа ярьдаг залуу байна те бүр. Тэнгүүтээ Анна дээр хурж ирээл удирдаач өвдсөн гинэ. Тэгээ өнөөдөр хутлаа юм байна. Хоёрлаа гэрлэх гэхэд яг Анна бол хөрх юмтан за Уилийн чамар буруу штэ. Нөгөө үнэн яг юм болчлоо гэж бодоод за тэгвэл хоёлаа ингээд хурмаа хойшлтъя гэд хэлээд тэд хоёр буцаа гэрлүүгөө явах зандаа ингээд багтанаал дээр зогсоод юм мэдчихэд явсан тийм камерныхын зураг байд юм билээ. За тэгээд Уилийн хувьд бол яг хурим хийн гэж төлөвлөсөн гээл одоо гадуур яваал байх үедээ Мишельтэй зөвөр уулзаад яваад идэг байсан байхгүй юу. Тэгээд хөрхийн Аннад ингээл бүх юм бэлэн гээл явсан хэрнээ хурмын бүр нэг ширхэгч зүйл бэлдээгүй, захиалаагүй, хүн хүслөөгүй байсан байдаг. Ямар шичийн. Тэр надад бүр айгүй сонир санагдсан. Тэгээд яагаад Аннад хоёлаа ингээ гэрлэн бэлдсэн гээд хурмынханд бүр даашин зин өмсүүлээд далайн эрэг дээр очсныг юусоо ойлгоогүй амар балиар залуу. Тэгээд яг энэ үнээс хойш яг Уилч Мишельтэй уулзсан хിവэрээ. Тэг Мишель сүлд чи Анна бит хоёрын одоо аль нэгийг сонгоо. Би нөхрөөсөө салаад хоёлаа хамт бай. Тэг чи ирүү надтай баймаар ах юм бол яг одоо ер нь бол Аннаг буцаад нутг руу буцаа. Тэгээд би чанд 4 сарын 27 оны өдөр хүртэл ингээ хугацаа өгье. Тэрэн дотор гэхэд ингээ зохицуулсан байгаараа гэж хэлдэг. За тэгээ Мишель Уилд бол ингээ байнгын дарамт төгж одоо сал одоо ингэхгүй бол би ингээ чамаас бүр боллоо гэж явдаг байнгын л иймэрхүү харилцаатай байсан. За ингээд хэд хоногийн дараа Мишель Листер буюу улаан өндөгний баяраа тэмдэглэжсэн чинь Уил залгаад би машин бараа явж исэн чинь ингээ буг мөрөгчлөө намайг ирээд аваатгаж идэг. Тэгсэн Мишель чан гэрийнхэн дагаа баяраа тэмдэглэж байсан ч Уилд туслах гад орхиод явдаг. Тэгээ Мишель Уил хоёр уулзахад Уил Мишельд Анна намайг орхиод хамаг хувцас аваад явчлаа. Бит хоёр салах юм шиг байна гэдэг. Тэгээ ингээд Аннаг бүр мөсөн явцсан байна да гэж бодоод Мишель нь их баярлсан гэж байгаа хгүй. Ашгүй нэг хоёулахнаа одоо үлдэхнэ гэж бодоод. За тэгчээд тэр хоёр Уилийн машин цуугаад хол очиж байгаад одоо нөгөө том нь ажлаа хийчихэд энэ хоёр өөр өөрсдийнх нь гэрлүү явд юм лээ.
Will гэртээ арах замдаа хэд хэдэн газар зогсдог. Үүнд нь нэг дэлгүүр дээр зогсож дотор нь ороод ATM-нээс $200 Анагийн банкны картнаас гаргаж авдаг. Тэгэнгүүтээ дэлгүүрийн ажилчидтай юм яриад тэгсэн ажилчид нь Will-ийг тэрвэр шиврээ тэрнээс нь үзвэл одоо найз охиндоо хаягдчихлаа энтер гэж хэлэл ажилчдыг нь тэрвэрсэн байх гэдэг. Тэгчээд дахин банк орж drive-thru-гээр машиныхаа цонхноос ATM-нээс нь дахиад одоо $600 Анагийн банкнаас авсан мөлий. Тэгчээд $160-ыг нь буцаж өөрийнхөө банк руу хийнгүүтээ машиныхаа даатгал энтрийг төлдөг. За тэгээд байжсэн чинь 2017 оны 4-р сарын 17-нд нэгэн ой модон дотор нэг эрэгтэй алхаж явж байгаад Анагийн цогцыг олдог. Тэгээ харахад одоо духан дундуура буудулсан зүгээр л ой модны жимний хажууд нь ингээд тавьсан. Тэгээ ерөөсөө ч ингээд бараг нуух гэж оролдоогүй байсан гэсэн. Тэгээ цагдаагийнхан хэргийн газарт ирэхэд эргэн тойронд нь нэлээд их хог байсан. Үүнд одоо идээд хайсан ундааны сав, бүргэрний хайрцаг, чихрийн цаас гэх мэт хогнууд байсан. Тэгээ одоо мэдээж цагдаа нар хэргийн газарт байгаа хог юм чинь ингээд сайтар судалж үздэг. Тэгээ судалж байхад 3 хоногийн өмнө KFC-гээс хоол худалдаж авсан бийл болоод KFC дээр цагдаа нар очиж ажилчтай нь уулзахад Kevin Thomas гэдэг кредит картны нэрээр авсан байна гэж гаргаж ирдэг. Тэгээд Kevin Thomas-аас мэдүүлэг авахд би найз болох Will Hargrove-тэй 5 дахь өдөр болгон KFC-гээс очиж хоол авдаг гэж хэлсэн. Бас Will надаас миний shotgun-ыг хэдэн өдрийн өмнө гуйгаад авсан. Тэгээ одоо болтол эргүүлж өгөөгүй гэж хэлсэн мөлий. Тэгээс үүний дээр цагдаа нар Анагийн утсыг шалгаж байхад Will-ээс "Baby, намайг уучлаарай. Гэртээ өрөөд ирээч. Чи надад хэрэгтэй мөн зүгээр гэдгийг надад одоо ядаж хэлээч" гэж бичсэн байдаг. Тэгснээ бас Will Яхагийн асуулт форум байдаг штэ. Тэрнээс одоо цаг хугацаагаар аялж болдог болов? Би амар муу юм хийчлээ. Тэрийгээ яаж буцаах вэ? Бас яаж 4-р сарын 16 руу очих уу гэх мэтэр ингээд хачаа асуулт асуусан байдаг. Тэгснээ бас янз бүрийн Lego, видео тоглоом, чихэр гэх мэтэр сонь юм худалдаж авсан. Одоо мөнгө өрөх зорилгоор тэгэнгүүтээ нэг найз руугаа би бүр амар мөнгө үрж байна. Өөрийгөө саатуулахгүй бол болохгүй нэ, бүр галзуурах нэгэ бичдэг байдаг. Энэ бүхнийг одоо цагдаа нар хараад Will алсан байх магадaltaй байна гэд Michelle Will хоёрын гэрт очиод Will-ээс мэдүүлэг авахд би юу ч мэдэхгүй Michelle хоёр гарч машинаараа хэсэг зугаалчаад тэр орсон дэлгүүрийнхэн хажууд KFC-гээс авсан хогоо хайсан гэж хэлдэг. Тэгээ дараа нь Will цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхөөр болдог. Тэгэхэд одоо Michelle руу би чамайг ээжээс чинь аваад дэлгүүр ороод гэртээ харсан гэд мессеж бичсэн байдаг. Үүнээс нь харахад хэрвээ цагдаа нар Michelle-ээс чамаас янз бүрийн юм асуувал яг ингэж хариулаарай гэсэн л үг юм шиг үлээ. За ингээд Will мэдүүлэг өгч явахдаа би Анаг барыг мэдэхгүй дээ 2-3 хаал болцоонд явсан. Тэгээ би Анад хоёлаа болиг гэхэд ерөөсөө надаас салахгүй ядаргаатай байдаг байсан. Бас Facebook дээрээ сүү тавьсан гэж пост чи зураг мургаа оруулсан байсан. Би тэрийг нь одоо надад амар сонин санагдсан гэж цагдаа нарт хэлдэг. Одоо амхандаа Анаг ингээд амар галзуу солиотой хүүхэн байсан л гэж цагдаа нарт хэлж байгаа юм билээ. Тэгсэн цагдаа нар Will-ээс ганц л асуулт асууж баривчилдаг. Үүнд тэгсэн цагдаа нар Will-ээс ганц л асуулт асууж баривчилдаг. Тэр нь чи дэлгүүр KFC-ийнхаа хогийг хайсан гэсэн штэ. Тэгсэн ягаад Анагийн цогцсны хажууд байсан юм бэ гэж асуудаг. Тэгсэн чи Will ихэндээ мэдхгүй хин нэг аваачаал хайцсан билгүү дээ гэснээс үлдээ би хуульч хүүгээрээ та нартай ерөөсөө ярихгүй энэ гэд цагдаа нар туслахаа олчтой мөлий. Тэгсэн чи цагдаа нар одоо шууд Will-ийг Анаг алсан гэдэг хэрэгээр түр саатуулах ингээд шорон шиг юм дотор хийждэг. Тэгээ тэр хооронд нь Michelle-с бас мэдүүлэг авдаг. Тэгэхэд Michelle эхлээд тийм Will намайг ээжийнхээс аваад бит хоёр дэлгүүр орчоод харсан гэж хэлдэг. Тэгснээс үлдээ болохоор Will над руу залгаж намайг ээжийнхээс авна гэснээ болцсон гэж хариултаа өөрчилсөн юм билээ. Тэгээд танаа нөхөр чи одоо Анаг алсан байна. Харамсалтай гэсэн чинь Michelle ингээл үүдээс нарж исэн. Окей гэл тэгэж хариулцдаг. Тэгсэн чинь цагдаа нар нь амар сонин нилээн амар сэжигтэй санагдажсэн гэсэн тэр үедээ. Ингээд шүүх хурлуулж Michelle-ийг бас алсан байж магадгүй гэж үзэн Will-ийн өмгөөлөгч Michelle рүү бурууг тоох гэж үздэг. Тэгээ шүүхийн бүрэлдэхүүн рүү Michelle
Аана алсан байж магадгүй гэж нотлох баримтуудыг хэлдэг. Одоо нэгдүгээрт нь болохоор Мишелийн нотлох баримт гэвэл яг алуулдаг өдөр Мишелийн утсан дах байршил Анагийн өгсөн биений эргэн тойронд нь байсан гэдэг. Тэгээд тэрийг Мишелээс асуухад Уилл намайг тэр ой модон дотор нэг удаа аваачсан. Би зүгээр л машинд нь сууж байснаас өөр яагаад ч үү гэдэг. Хоёр дахь нь нотлох баримт нь Мишель Анагийн утас байсныг олж мэдээд асуухад Уилл надад Анагийн утсыг өгөөд хадгалж байгаарай гэсэн гэж хэлсэн билээ. За тэгээд Уиллийн нотлох баримтууд нь болохоор нэгдүгээрт цогцсны хажуу дах хог, хоёрдугаарт буун дээрх ганц хурууны хээ байсан Уиллийнх байсан. Гуравдугаарт нь Уиллийн утасны байршлыг шалгахад 4 цаг 45 минутын үед Анагийн алуулсан газар байсан мэдэгддэг. Дөрөвдүгээрт болохоор нөгөө жижиг дэлгүүр орсон гэсэн шүү дээ. Тэгээд тэр дэлгүүрийн камерт нь Уиллийн толгой дээр хоёр жижигхэн нэг цэг шиг юм байсан. Тэрийг ингээд ойртуулад хуучин зурагтай нь харьцуулаад үзэхэд минг биш одоо хоёр жижигхэн цусны тал байх магадaltaй гэж үздэг юм билээ. Тэгээд Уиллийг Анаг алсан гэж үзэж насаар нь ингэж хорих ял өгдөг. Харин Мишелийг болохоор зарим хүмүүс одоо хүртэл Анаг алсан гэж бодоод одоо маш их үгээр идэж дайрч байсан гэсэн. Тэгээд тэр нь одоо бүр хүндэрж нэг удаа Мишель аймаа орлох гэж энэ төр үзчихсэн билээ. Тэгээд нэг иймэрхүү хэрэг байна. Би тэгээд энэ хэргийг эхлээд уншичаад энэ ямар муухай залуу гэж утсан. Яа тэгэхээр хөрхий тэр Анна гэдэг эмэгтэй мөрөөрөө ингээл амьдрал явжсэн. Яг Уиллийн хэлдэг бүх юмд нэгтгэдэг те. Тэр гой залуу байна гэж ботсон. Тэг мөрөөрөө байсан эмэгтэйг гэрлээ санал 50 Ореген лугаа нүүж авчруулчаад яаж ингэж муухай ханддаг байна те. Харин гэхдээ бас өөрийгөө одоо болтол алаагүй гэж ерөөсөө хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэг өнгөт одоо дахиад шүүх хуралд давч залтахаар бэлтэж байгаа л ингэсэн. Зүг. Харин тийм. Тэгэл хайргүй өөр хүнтэй баймаар байгаа юм бол тэгэл зүгээр салаал явуул нэцтэй тий. Тий. Яагаад ингэж халаад итим бол гахаад итим. Харин тийм. Гэхдээ тэр нөгөө чи хэлсэн штэ Мишель одоо Уиллийг ингээл чи Анагаас ингэ салаач салах юм бол хоёул ингэ буцаагаад байж болно гэж хэлсэн байсан. Тэгэнгүүт байнга ингэ дарамттай тэгээ Мишель болохоор зүгээр одоо ингэ салчхаа наад эмэгтэйгээ буцаагаад Орос руу нь явуулчихаа гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэрийг нь одоо Уилл ингэ буруугаар ойлгоод алчвал одоо бараг л надаа ямар ч проблемгүй би бараг Мишельтэй буцаа сайхан амьдрах юм байна л гэж ботсон юм шиг надад санагдсан шүү дээ. Тэгээд Анагийн хувьд бол угаасаа Уиллд хайртай байсан. Цаашдаа угаасаа амьдралаа зохиогоод гэр бүл болоод явъя гэж бодож исэн болохоор магадгүй бас салъя гэсэн чинь салахгүйсэн ч юм уу тий бас яг мэдхгүй. Гэтэ ямар ч гэсэн хөөрхөн эмхтэй бол яг Уиллд бол айгүй их тэгжсэн хэцээ хүртэл итгэсэн байгаа хгүй яг хичнээн Мишель ингээд наад чи ингээ хоёул ингээ нүнд яваад идэг гэж хэлээд байсан ч гэсэн тийм нэг харамсалтай хэрэг болсон байна. Тэгтэл ер нь бол те нэг л удаа эрэгтэй хүн чамайг уурах юм бол дахиж хуурах магадлал надад амар их үүдээ санагддаг. Тийм болохоор яг Уиллийг хэлж байгаа хгүй ингээл найз нөхөд бүх хүмүүс амар ам фигур гэдэг чинь ийм чухал байгаа хгүй ямар ч бүр байж боломгүй ийм үйл явдал боллоо гэхэд тэндээс ингээ бие аваа гарчдаг хүний толгойг нь эргэтэл нь баг энэ миний буруу юм байна гэдэг юм эсвэл тэр өөр хүмүүсийн буруу юм байна яг энэ Уиллийн буруу биш гэдэг тэр талаас нь айгүй хүмүүсийг ятгахтай айгүй амар сайн байсан бохоггүй энэ залуу. Тийм болохоор яг Уиллийн хэлсэн хүн болгонд нь бараг хүмүүс итгэхээр тийм амар үнэмшилтэй ярьж ятгадаг эрэгтэй байсан гэж л. Нөгөө Birch тоолчгоо. Тэгэхээр бас хүмүүсээс сэрэмжтэй л байх хэрэгтэй. Ер нь хүнд тэгтлээ амар итгээд бол тийм ялангуяа энэ хоёр хувьд бол тий яг хурдан үерхэж эхэллээ гэхэд бол тэр бол буруу биш л дээ. Сайхан амьдэрдэг хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ бас тий 100% яг итгээд явхад бол хэцүү жоохон хашаал лсэн дээр санагдсан. Тийм штэ. Ялангуяа тэгээд интернетээр уулзалж танилцчаад 10 хоногийн дараа ингээд зөвшөөрөөд ирж мэрдэг амар л хаширл байх хэрэгтэй. За тий өнөөдрийн яриг нэг иймэрхүү хэрэг байна. Харин тий би тэгтээ ер нь бол ингээл амар аимшиг кино амар үздэг байхгүй. Тэгээ үзэж дууссныхаа дараа орой унтахаас өмнө хүүхэлдэйн кино амар үздэг шүү дээ. SpongeBob ч юм уу эсвэл Мулан Зулаан хальт нэг 30-40 минут үзчихээд унтахгүй бол ерөөсөө унтаж чаддгүй шүү дээ. Айж маа хашин шаг үздэг. Шашаагаа. Тэгээд
Тэгээд сонсогч нартаа нэрээ битээр зориулаад яг хөө ингээд дандаа юм муухай хэрэг ярьдаг болохоор яг энэ хэргийг сонссны дараа ингээд сэтгэлсэндээ чинь жоохон тиймхэн байх юм бол бит хоёрыг подкастынхаа сүүлд нь яг хэдхэн минутын тийм гоё эерэг энергитэй тийм түүх бас ярьж өгье гэж бодож байгаа. Тэгээд ямар санагдах нь та нар бас хэлээрээ. Тэгээ өнөөдрийн дугаараар мэдээж гигэн арын баярын өдөр учраас тийм хөөрхөн насаараа нэг хамтдаа байсан хосуудын талаар ярьж өгнө. Тэгээ энэ хоёр хөөрхөн настай хосууд яг ковидоос болоод нас орсон байгаа. За энэ 94 настай Wilford гэдэг хэрэгтэй маш нарийн чөтөө хэрэгтэй дандаа хөөрхөн хөгжилтэй зүйлээр хүн бүрийг инээлгдэг хүн байсан. Эхнэр 92 настай Marion маш нийтэж айгу бүжиглэх турштай. Тэгээд тэр хоёр хамтдаа ингээл хөөрхөн гэртээ дуу тавиал байнга бүжиглэх турштай. Тэр романтик хоёр байсан билээ. Тэгээд Wilford-ийн яг гэрийнхэн яг жоохон бахт нь бол тийм фермтэй байсан. Тэгээд яг 1920-ад оны их хямралын үеэр гэр бүл нь ферма алтан жоохон амьдрал нь хэцүү болж байсан байлээ. Тэгээд 18 та байхдаа цэрэг татагдаж дэлхийн 2 дугаар дайнд байлдаж явсан цэрэг байсан. Тэгээд Mary болохоор яг 10 жилдээ хөгжөөнд дэмжигч байсан. Тэгээд тэр хоёр танилцаад Will-ийг цэрэгт явсан агуурн захаа бичлэлцэн цэргээс халагдаж ирэхээр нь тэгээд 1946 онд гэрлээд 3 хүүхэдтэй болцгоосон. Ингээд тэр хоёр яг 2020 оны 4-р сард биеийн хэд хоногоор өвдөж байсан. Бас дээрээс нь Wilford-ийг санаандгүй унаад толгоогоо гэмтэж гисэн. Коронавирусын шинжилгээг өгөхөд яг вирустай тогтоогдоод хамтдаа эмнэлэгт хэвтцгээсэн байдаг. Тэгээд биеийн байдал нь бол нэлээд дордж исэн. Тэгээд тусдаа өрөөнд ингээ хэвтэх ёстой байсан солио тусдаа байсан. Тэгсэн чинь айгүй хөрхөн эмч сувилагч нар нь ингээ гэрийнхнээс нь ч асуулгүйгээр тэр хоёрыг ингээ хараад хамтд нэг өрөөнд байлгасан байгаа хгүй юу. Тэд амьдралынхаа хөрхөн сүүлийн мөчийг хамтдаа гар гараа барилсан өнгөрөөсөн байг гэрлээд 73 жилийн дараа нэг өдөр 6 цагийн зайтай нас барцгаасан билээ. Өөрхийдөө. Харин тийм хөрхөн. Тэгээ нөх хүүхдүүд нь болохоор хэлэхдээ ингээд манай аав ээж хоёр ингээд ядаж сүүлийн мөч хүртлээ хамтдаа байгаагаа мэдэрч маш их хайраар нэнийг харсаар тэг гараа тас атган өнгөрсөн. Ядаж тэдний минь ингээд хамтдаа байлгаж өгсөн эмнэлгийнхэндээ их талархснаа ингээд хэлсэн байлээ. Тэгээ юм нэг хөрхөн хосууд бэлээ коронавирус болоод ингээд харамсалтай насарсан. Бидтэйсэн. 92 настай 94 настай хоёр. Сайхан л уртл насалсан биш үү? Маш тийм. Тэгээ нэг ийм хөөрхөн хайрын түүх байна. Тэгээд бүх сонсогчдоо гигэн арын Валентины баярын мэндийг хүргэе. Тэгээд баяраа сайхан тэмдэглэцгээгээрээ гарч болохгүй ч гэсэн гэр орондоо ч юм уу те эсвэл FaceTime-аар ч юм уу те гоё тэмдэглэцгээгээрээ. За дараагийн дугаар хүртэл баяртай. Тэр баяртай. Бид хоёрыг хүлээж аваарай. Хизээч оруулж байгаадгүй дараагийнхаа дугаарыг. Тийм гинтийн тий. За бай. 시가 말하진 바 힘들고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 주고 좀더 뜻은 시가 말하진 바 힘들고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 주고